Child Demand сайтаас эрхлэн гаргадаг Teen Code podcast-ийн ээлжид дугаар эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр бид нар студидтэй холын цачин урьсан байгаа. Булган аймгийн Хотог өндөр сумаас мөнхцөя төрслөг урлагийн багш гэдгээр нь одоо дийлэх бол танилын хүрээллүүд маань мэдэж байгаа. Тэгэхээр ийм хүн хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр танд энэ өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. Дугуулангийн үйл ажиллагаа сайн уу? Хоёлаа дугуулангийн сонин сайхнаас яриагаа ер нь эхлэе те. Сайн дугуулан. Гэхдээ энэ жилийнх юу байсан? Ороод дууссан. Тий, энэ жил үзэсгэлэнгүй болохоор тий эрт дуусчихж байгаа. Тэрнээс бол үзэсгэлэнтэй жил бол ингээл тасралтгүй ороод явна шүү дээ. Тэгээ яг үзэсгэлэн дөхөх тусам бүр ингээд цаг хугацаагаа бид нар ч өстэй нэр. Уул нэг хойр гаргадаг байхгүй юу? Хойр мойр гэхгүй тэгэл ороод явна. Бүтээлээ хийж дуустал. Тийм тэгээ манай үзэсгэлэн одоо энэ жил 5 дахь жилдээ хичээлж чинь. Нэг мэдсэн чинь 5 жил өнгөрцөн байна. Тэгэл сайн дураараа. Тэгэл төлбөргүй төлбөргүй гэдгээрээ тэгэл бид энийг хэлээл яваад идэв. Тэгэхгүй л нөгөө хүмүүс чинь яг нөгөө төлбөртэйг ойлгоцсон байдаг байхгүй юу? Маш хурдан юм аа те мэдээллүүдийн ингээ эргээд зөвхөө тайжсан чи 21 онд хамгийн анх дугуулангаа эхлүүлж исэн байна гэсэн тийм яриануд байлаа. Анх одоо ер нь яагаад дугуулан хичээллүүлэх болсон юм те ингээд гоё зэгцтэй хоёлаа яриад эхлэе те. Тий. Бүр хамгийн анх гэвэл би өөрөө нөгөө нэг төрслөг урлагийн сургуультай болох мөрөөдөлтэй байхгүй юу? Бүр 10 хэдэн настайгаас хойш ингээ бодсон. Тэгэл ер нь бол тэрнийхээ хойноос л яваад байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэл Италид сураал Монголд очингуудаа би Улаанбаатар заавал ажиллах шаардлага байхгүй. Онлайнаар ажиллаад хийж нэг график дизайнер болохоор тэгээд хөдөө очиж амьдрангуудаа бас яаж зүгээр суух хүүхдүүдэд бас нэг туршлага хуримтлуулад тэгээд ингэж ярьдаг гэсэн нэг 5 шавьтай 5 ямаатай гэх. Тэгэл нөгөө тоглоомыг ярьдаг гэсэн аахгүй юу. Тэгээж ирээл тэгэл дуулангаа угаасаа сайн дураар өнгөө ажиллуулна. Нэг 5 шав байх хангалттай гэж ирсэн. Юу 5 шав. Тэгээд дуулангаа яг сайн дураараа төлбөргүй ажиллуулдаг хэвээр байгаа. Тэгээд нөгөө Монголд очингуудаа 5 жилийн дараа үзэсгэлэнгээ гаргана. 10 жилийн дараа сургуулаа байгуулна гэсэн зорилготой ирсэн. Тэгээ одоо энэ жилийг 5 дахь жилд намар 5 дахь жилд болно. Тэгээ үзэсгэлэнгээ яг намраа гаргана. Яг л төлөвлөгөөр явж байгаа. Тэгээ тэр хоорондоо хүүхдүүдэд хичээл заагаад зөндөө туршлага хуримтлуулаад тийм учиртай дуулан байхгүй юу. Тэгээд би хамгийн сүүлийн үзэсгэлэн дээр мэдээ авах гэж очиод тэгээ ерөнхийн нэг хүүхдүүдийн бүтээлийг харж байгаа ингээ айгүй тийм мэдрэмжээ ингээд гоё гадагшлуулаад те ингээд ийм урлаг гэдгийг ер нь энэ хүүхдүүд айгүй ойлгочихжтэй гэж харж ирсэн. Тэгээ дараа нь таны нөгөө нэг фэйсбүүк дээр ингээд оруулсан бичлэгүүдийг харахаар нөгөө нэг хурдан морь ондог хүүхдүүд хөөхөө ингээд морь зор зураал тэр мэрийг харахаар бүр айгүй тийм гоё санагдаад байгаа байхгүй надаа. Тэгээд жишээ нь энэ 5 жилийн хугацаанд те та ямар арга барилаар хүүхдүүдэд хичээлээ ер нь зааж ийн те ямар гоё эрг өөрчлөлтүүд жишээ нь гарч байна вэ? Манай дугуулан чи яг нөгөө төрслөг урлагийн дугуулан гэдэг чинь төрслөг урлаг чи айгүй ийм өргөн ийм одоо юг хамардаг штэ. Дүрсэлж байгаа бүхэл урлагийг би төрслөг урлаг гэж тайлбарчдаг байхгүй юу? Тэгээд яг ганц зурах биш. Тэгээ өөрийгөө илэрхийлээд дүрслээд юугаар ч өөрийгөө илэрхийлж болно. Одоо энэ аяг шаацсан дээр зурсан ч болно те, баримлаад хийсэн ч болно, өмсөж байгаа хувцас тайлаад хийсэн ч болно те. Бид нар яг тэгж ордог байхгүй юу? Тэгээ энийг би яг нөгөө Италид яг энийг чи сурсан байхгүй юу? Амар гоё чөлөөтэй байдгийм байх гэдгийг мэдээд тэгээ одоо би Италийн академид зааж исэн арга барилаар сургууль дээр заадаг байхгүй юу? А тэгэнгүүт манад яг зураач болох хүүхдүүд бол ховор явдаг. А өөрийгөө нээх илэрхийлэхийг хүссэн хүүхдүүд орж ирдэг байхгүй юу? Тэгээ өөрийгөө ингээ мэддэг. Өөрийгөө мэдэж авангуудаа за би ийм хичээлдээ дуртай байна, ийм мэрэгчлэр явах юм бол би ингээ цаашаа явах юм байна гэд ойлгоод авчих юм бол хүссэн хүсээгүй тэр хичээлдээ сайжраад явдаг байхгүй. Тэгээ би яг тийм арга барилаар л ордیں۔ Яг зөв. Би бас харин тэр хүүхдүүдээс ярилцлага аваад ерөөдөө айгүй мэдэрсэн. Хурдан морь ундаг хүүхдүүд чинь дийлэнх нь айгүй энэ дотгошооноогоо бас ингэ байдаг. Бид нэр ингэ наадам задмаар яриа аваад ингэ явхаар нэг сая өөргөө ингэ илэрхийлж чадахгүй те. Ерөөдөө ингэ гоё гэлсэн чи танаа үзэсгэлэн дээр нөгөө морь зураал ингэ оролцож байгаа хүүхдээс яриа авсан чи би энийг ийм болохоор ингэ зурсан юм аа гэдэг амар ингэ нээлттэй болсон. Тэгээд бүр айгүй тийм эрс юм өөрчлөлт гарсан байна гэж би хараад бас айгүй баярлж ирсэн. Тэгээ яг нэг таны хэлж байгаа зөвлөлтөө ингэ хүүхэд өөртөө тохирох ингээд нөгөө одоо арга хэлбэрээ сонгоод өөрийгөө илэрхийлнэ гэдэг чинь шинэ өөрийгөө нээж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та яаж хүүхдүүдийг нээгээд байна те? Тэр чинь юм шүү дээ. Яг ингээд нэг багш шав гэдэг дээрс нь харьцдаггүй байхгүй юу? Шууд ингээд буруу зөвөн ч гэсэн би зүгээр л ингээд хэлчихдэг шүү дээ. Зүгээр л ингээд найзууд ярьж байгаа юм шиг ингээд тэгээд хамгийн гол нь надаас айгаад хэрэггүй гэдгийг аяйгуусаа хэлдэг. Сайн ч юм болж исэн, муу ч юм болж исэн те буруу зөрөө юм хийсэн ч гэсэн заавалчгүй хэлчихье. Бүх юм тодорхой байж ижил цаашаа явна гэдгийг айгүй ойлголцсон байхгүй. Яг нөгөө албан ёсны сургуулийн дугуулан биш болохоор бусад дугуулан хичээлдээ суучаад тэгээд 10 минут дутуу байсан ч гэсэн хамаагүй орж ирээд юм яриа гарч иж болно бол гэд бүх юм ингээд чөлөөтэйгээр ингээд төгцөхгүй юу. Тэнгүүд хүүхдүүд чи айгүй дуртай орж ирдэг. Бүх ажил мэжлээ зохицуулчаал зү санаа амар орж ирнэ шүү дээ. Тэгээ сайхан
Тэгэхээр богинохон 10 минутын хугацаа 20 минутын хугацааг маш үр дүнтэй өнгөрөөдөг байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө ингээ хүүхдүүдийг шахаад хэрэггүй мэлий гэдгийг тэгээд загнаад хэрэггүй. Тэгээ гол нөгөө хүүхдүүд нь айдгүй болохоор тэгж гоё ярьдаг. Тэгээд нөгөө хамгийн анхны үзэсгэлэн дээр тэгсэн байхгүй юу. Манайч бүр дуу гаргаж салдгүй. Тэгэхээр вэ та нар хүүхдүүд юм чинь буруу ярьж болно, зөрөө ярьж болно тий. Тэгээд сандарч болно, ярьж болно шүү дээ гэд хэлцаахгүй. Тэгэнгүүтээ хэрвээ ингээд сандарч зэвдэх тийм асуудал гарах юм бол багштай хэлээрээ багш нь бол хажуучстай ингээл зогсож ийн гэд. Тэгээд бид чинь нөгөө үзэсгэлэнгээс өмнө бас нөхөрхөн хурлын заяа. Тэгэнгүүтээ нөгөө хүүхдүүд өөрсдийнхөө бүтээлийн санааг нөгөө найзуудтай хэлж өгнө. Тэрвээ нэг найз нь төгдөрөх юм бол хажуухх найз нэрээ туслая. Хэдүүлээ ингээд нэг хамт олон болоо явж байгаа юм чинь яг л нэг л баг тэ тэрийг мэдэрч явж нэг нэгээ анзаардуулж болохгүйгээ хэлчихээр хүүхдүүд аягүй зэрэгтэй болсон нэлээ. Тэгээд намайг дуудсан хүүхд байдгүй шүү дээ. Бүгд өөрсдөө ярьсан. Тэгээд нөгөө хүмүүс нөгөө ирж үзэж байгаа хүмүүс тэгчихсэн аахгүй юу. Хүүхдүүдийг яаж ингэж яриа сургасан гэсэн чи би мэдэхгүй. Өөрөө мэдэхгүй. Гэсэн хүүхдүүд өөрсдөө тэгээд айхгүй болоод ирэхээр тэгээд дээрэс нь ингээд буруу зүрөө ярьж болно хүүхд юм чинь та нар тэгж болно гэж хэлчихээр аягүй зөрөгтэй болчихсон билээ. Тийм болохоор тэгтээ буруу чи ярьдгүй юм билээ. Өөртөө ингээд зөрөгтэй болохоор хамаг ингээд юугаа илэрхийлээ ярьждаг. Тэгээд дээрэс нөгөө бүтээлийн сэдв сонгохдоо заавал ч нэг амар гоё алтан медаль авах гал нэг гоё ийм сэдв мэдв сонгохгүй заяа. Яг л нөгөө өөртөө тохиолдож байгаа баяртай гонхтой зүйл юу вэ те чи хин ч хаанаас нь ч асуусан ярьж болохоор тийм сэдвийг сонгох гэлдэг байхгүй юу. Тэгэхээр дотроо хамаг юм гаргаад хин ч та хаанаас ч асуусан шууд ярьдаг байхгүй юу. Тийм аргатай. Ер нь тийм өөртөө их итгэлийг нь өгчдөг юм байна штэ тий. Одоо аюулгүй орчин бүрдүүлдэг гэх юм уу? Тийм л юм да. Тэрийг ч өөрөө мэдгүй байж байгаа надаас сонсон чи сэдвийн хувьд жишээ нь хүмүүс ер нь ямар төрлийн сэдвүүдийг голчлон сонгоод байх шиг байна. Тэр бортой зураг гэсэн шүү дээ. Одоо морины сэдвтэй зураг зуръя гэсэн чинь манай дугуулгын чадахгүйсэн байхгүй юу. Тэр морины хүмүүс сүлд орж ирсэн байхгүй юу. Тэгэнгүүт морь ундаг найзуудаа дуудчих. Бид нэр ингээ морь мэдэхгүй юм би чинь морь ундаг хүмүүс л морио сайн мэдж байгаа гэж дуудсан. Тэг зарим нь зурдаг гэдгээ ч мэдэхгүй орж ирж байгаа. Зүгээр л морин дуртай. Тэгэнгүүт ингээ зураад эхлэнгүүт амар амьд. Зураас болгоно амьд. Тэгээ шууд зураад эхэлж байгаа байхгүй юу. Жохон хүмүүс ч багангийн хүмүүс. Тий. Тэгээ сэдв мэдвэл тэгээд чөлөөтэй тэгэл зурчдаг ш. Тэрнээс бол яг ингээд тухайлсан сэдв өгөхгүй. Тэгэл өнөөдөр ямар вэ тэрийг илэрхийлэнгүүт ингээл тэг өглөө ээжтэй загнуулсан хөхт зүгээр сараашдаг ч юм уу тий. Тэр чинь тэгэл төрслөх хурлаг ш. Тий. Тэгээ очдог байхгүй. Тэрнээс бол чи өстө одоо яг гоё ингээл Монголын сайхан орон гэдэг зураг зурмар гэж юус хэлдэггүй. Юу зурмаар байна гэл хавар болж ин хэдүүлээ хавар зурх уу юу зурх уу гингүүд мал төлж байгаа зураг сүл би нэг хөөрхөн зураг тавьсан байсан шүү дээ. Таван шум малтай. Тэр зураг чинь бүр зарагдсан явдаг гэхгүй. Хүн авигсан шүү дээ. Тэгээ ингээд дотроос сэтгэлээсээ ингээд зурж байгаа хүмүүс айгүй гоё. Тэгээ тэд нар чинь зурагтаа ингэж зурдаг заяа. Одоо ямаа төлөлгөөр хураг төлөлгөөр яадгүй гэдгийг ярьж зурдаг байхгүй юу. Тэгээ ингээ хөөрхөн хурганы ууттай. Тэгээ хөдөөний хүмүүс чинь ингээ амралтаараа очиод нөгөө нэг одоо ямаа ингээ төрөхтэй айгүй хэцүү төрт юм байна л да. Тэгээ ингээд ишгэн бүтчихээ тангуут нь шууд гараараа татаа ингээ гаргаад ирдэг. 4-5 дахь ингээ хүмүүс чинь тэгээд ямаа бүр ингээ ишиг их бэрдэг. Тэрийг ярангаа зурж байгаа байхгүй юу. Тий. Тэгэхээр тэр зураг нь бүр амьд болдог байхгүй юу. Тэгэл тэр усны шуу мууг ирж байгаа харж гэн тий сумд хөдөө голын ирэг дээр байгаа хүмүүс чинь тий тэгэл тэднүүсээ л зурж байгаа. Тийм болохоор хамаагүй амьд. Тэгэл охтууд гүнж зурх дуртай. Тэгээ яг хүүхэлдэйн каноны зураг, номны зураг мураг бас аявих зурдаг. Тэгэхээр яг болж игэл өөрсдийнхөө зураарай гэдгийг хэлчихдэг байхгүй юу. Намайг аявих зурдаг. Таныг зурж игээл. Тэгэл нэг зураг зураалт нөгөөх нь магтчихаар яг тийм стивтэй зураг зурчих гад идэв. Зөв бас нөлөөлт автах гэдэг юм шүү дээ. Тэр уралдаанд хүүхдүүдийг оруулахдаа бүүнөрөн зуруулаа хэрэггүй. 1-2-орон сулгачаал өөрөө бүр цаг гаргаж тэгж зуруулахгүй бол яг ингээл магтж байгаагийн дагаад дуурайгаа зурчдаг байхгүй. Ер нь эцэг эхчүүд ингээл хүүхдээ хөгжүүл янз бүрийн дугууланд явуулын энэ төр гэл зөндөө ингээл боддог шүү дээ. Тийм тохиолдол жишээ нь одоо төрслөх урлагийн дугууланд явуулын энэ төр гэж бодож ивэл хүүхдийнхаа юуг нь ингэж анзаарах хэрэгтэй, яаж чиглүүлэх хэрэгтэй юм те. Бүрстэй ястай жинхэнэ хард туршлагаараа гэдэг шиг хүүхдийнхаа хүслийг л сонсох хэрэгтэй. Яг ямар дугууланд явмаар байна гэдгийг нь асууж байгаа. Тэгэхгүй ингэдэг юм билээ. За юмд явж байгаа л тэгэл нэг дуртай юугаа олох байх гэд. Тэгээ манай дугууланд ингээл ээж нь ч юм уу, эмээ ч юм уу авчраал ингээл оруулна шүү дээ. За наад чи гайгүй багш гэсэн одоо яв. Нэг юм сураад ойлгоод ав. Тийм хүмүүс явдаггүй. Яг өөртөө ингээ хүслээрээ ирсэн тийм хүмүүс бол айгүй удаа явна. Одоо тэгэл анх нэгдсэн цагаас хойш явж байгаа хүмүүс бид шүү дээ. Тэгдэг байхгүй. Тэгэхээр 7 хоногт хэдэн цаг хэдүүд ажиллаж байна? Одоо үзгэлэнгүй жил бол 1 муу 2 удаа ордё. Яг тэгээд үзгэлэнтэй жил болохоор 7 хоногт 2 удаа 2 өдөр шүү дээ. Бүхэл бүтэн 2 өдрөөр зарцуулна гэсэн үг. Өглөөний ээлж үдээс хойшихын ээлж гэдэг. Тэгээд яг үзгэлэн төхөөд ирэх тусам өдөр болгоор явчихдаг байхгүй. Гэтэ би чинь дундуур нь ажиллаад зохицуулаад тэгэл явна. Тэгээд эцэг эхчүүд юу яд юм бэлээ. Одоо жишээ нь манай дугуулгын ихэд
өнгөө төлбөргүй тэгээ би өөрөө ингээ хамаг цаг заваа зориулаад хийж нэг хилдэггүй мэлээ тэгээ хүүхдүүд мэдэхгүй багшаа өдрөөлгөө орж болдгоо юм уу багшаа цагаа сунгаж болдгоо юм уу гэл тэгэл би тэгэхээр нь тэгдээ би ингээ өөрийнхөө амьдралын алтан цаг юу сүртэй сүртэй байна. Тэсээ хамаг цаг хугацаанаасаа ингээд хумслаад тэ ажлаа хойш нь тавиад ингэж хамаг цагаа зарцуулж байгаа болохоор та нар миний цагийг ч гэсэн хүндлээд үр дүнтэй хэрвээ зүгээр сахилгуудах гэж юм уу өөрөө хийх гэж орж иж байгаа бол заавал байх шаардлага байхгүй гараа явж болно шүү. Тэгээ гарлаа гэд би чамайг дугуулангаас хасахгүй яг юм хиймээр байгаа үедээ л орж ирээ. Энэ бүр аюу зүв арга. Тийм байна, тийм байна. Яг шударгаар л хэлж байгаа. Тэгэхээр тэр ид чинь намайг гомдоохгүй миний цагийг бас дэмий өрөхгүй гэж байгаа болохоор тэгэл яг л хэмээ хийн. Тэгээд бас нэг гоё юм хэлхөө. Ингэдэг нөгөө нэг хүүхдүүд хичээл хэрэгс тавьчирддаг байхгүй юу? Тэр аюу зүг арга заяа. Тэнгүүд мэдээж төлбөрөө төлөх боломжтой хүүхдүүд боломжгүй хүүхдүүд ингээд хамт ирж байгаа шүү дээ. Ялгаатай байдал үүсдэггүй. Нэг хүүхд өөрөө гоё палмастер аваад ирсэн бол шууд тэнцээ чи ингээл дээрээс хараал хэлж байгаа байхгүй. Наа чи миний юм үг. Мань өнгийн аав мав гэдэг ч юм уу те. Тэгэхгүй дунгууланд ингээ хандвар ч юм уу эсвэл миний ингээ худалдаж авсан юм дэ хэрэгжилж байгаа шүү дээ. Тийм болохоор хинд ямар өнгө хэрэгтэй вэ? Яг хуваалцсан. За би газ хэрэглээд дуусчи тэгээд аваараа маваараа гэд бүр ялгаа гарахгүй тэгдэг байхгүй. Тэгээ яг нэг юм илүү аваад ирсэн хүүхдэл тэнцээчээс баг нь ойрхлоо тогтоож байгаа юм чинь. Энэ минийг чи аваад иргээл дээрлэхэл би тийм харах аюу дург байхгүй. Тэгэнгүүт яг дугуулангийн та нар хэрэглэж ин бүгдээрээ хуваагаад хэрэглэх ёстой. Тэг нэгнээсээ энэ бүгдээрээ ингэ тэгш хэрэгтэй шүүгээ хэлчихлээр яста хуваалцсан шүү дээ айгүй өөрхөн. Тийм юм байна уу гэж орилонгууд нэг юм байна. Одоохон би нэг будаатахыг гэл. Тий. Уулангийн те ер нь ингэ 5 жилийн хугацаанд ажиллаулчлаа шүү дээ. Тэгэнгүүт эргээд ингэ харахад те хүүхдүүд яг ямар одоо зөөлөн ур чадваруудыг дугуулангаас илүү сураад байна те. Одоо бид нэг үтингийн дээрлэхэл хүүхдүүд өстө нэгнийг ойлгохгүй ялгаатай байдал гэл амар олон юм ингэ яриад байгаа шүү дээ. Тэгэнгүүт танаа дээр бол жишээ нь юм хуваалцахыг наадзах нь сурж шүү дээ те. Хуваалцж гин, хүндэлж гин тий. Одоо ингээл охтууд мохтуудаа ингээл том бүтээл хийгээл тэгэл охтууд нь хүн төнд юм өргөд тахад хөвгүүд нь зүгээр хараа байждаг байсан бол одоо ингээд тусалж тэгжий хамт нэг баг болж байгаа бол тий тэгжий гэж нэгэндээ тусалж гэл тэгэл ер нь л ингээл нэг анзаарч гэл тэгэл нэг юм хамт олон байх баг байх гэдэг нь ч бас айгүй сурна тий. Тэгэл өөр чи юу вэ зөндөө юм сурч байгаа маа. Тийм тэгээд нэг хүүхд ингэсэн шүү дээ айгүй хөрхөн би нүг ингэдэг байхгүй юу. Одоо юм тийм хэцүү бишээ тэгээд нэг класс нь хараад хэрэггүй ингээд өчнөө олон тал байгаа шүү дээ. Тэгээ харж агаад ингээд гоё үр дүн ингээд үр дүнг нь үүсгэн тулд нэг одоо нэг класс нь хараад хэрэггүй олон класс нь хараг хэлчихдэг байхгүй юу. Тэгсэн чинь тэрийг нэг хүүхд айгүй анзаарсан. Тэгсэн чинь ингэсэн шүү дээ. Та бүр амар хэцүү асуудлыг хүртэлнийх гоё ойлгоод дуусгачих юм тэгээд юу өсөрчлээ. Тэгээд тэгэхээр би тэгсэн тэр хүүхдийг манай дуулангаас чи энийг л ойлгоод авч байгаа бол тэгээд одоо дугууланд явсны чинь одоо үр дүн гарч ийна. Заавал гоё зураад алтан медаль авах хэрэггүй те. Тэр хүүхдэрийг олаарцсан байгаа байхгүй. Тэнгүүд юм гэдэг чинь ийм тийм хэцүү байдгүй юм. Сайн хараад байвал тэг гоё ингээ хөнгөн хүлээгээд аваа сурччихгээд. Тэгээ манайхан чи тийм шүү дээ хөнгөн. Ер нь айгүй хөнгөн. Тэг болгоно гэдэг. Энэ тийм амар хэцүү биш. Ни чи ингээл болоо штэ. Ни чи ингээ шийтгэдтэй. Ингээд ингээ шийдчихэж болох юм байна гэдгийг. Тий. Тийм байна. Асуудал шийдэх бас хүүхдийн чадвартай болж байгаа юм Би шиг. тийм мэрэгжлийн гоё өгнүүдийг бас мэдэхгүй. Тэгэл ер нь бол тэгэл хүүхдүүд бол бүр яг нүдэн дээр ингээ эргээр өөрчлөгдөд байгаа болохоор аюу гоё байдаг байхгүй. Тэгэхээр угаасаа нөгөө орж байгаа хичээл орж байгаа хүн төрөл аюу урамтай. Одоо ингээд жишээ нь та хүүхдүүдтэй ингээ ярилцаа зөвлөгөө өгөөд ингээд ийм хоорондын ийм одоо дулаан ийм ойлголцол бий болгоод байна шүү дээ. Тэгэнгүүт жишээ нь манайх руу ч юм уу ингээ хандж байгаа. Эсвэл манайх ингээ одоо хэрэглэгчийн судалгаа энэ төр авахаар эцэг эхчүүд хүүхдээ ойлгохгүй байна, ярилцаж чадахгүй байна гэх. Тэнгүүд нөгөө талд нь хүүхдээ судалгаа авангууд ээж аав маань намайг сонсохгүй байна. Миний үг юу нүг юм уу энэ төр гээл те. Ингээд ийм ойлголцохгүй уг нь л төрсэн эцэг их нэгээд байдаг, төрсөн хүүхд нь байдаг те. Тэгээ яаж вэ сургалт өгөөч гэх. Жишээ нь манайх руу хандтай. Тэгэхээр та жишээ нь хүүхдүүдтэй ингээд ийм ойлголцоод те ингээд одоо туршлагатай байж таа. Тэгэхээр энэ өнцгөөсөө ер нь юу зөвлөхөөр таны жишээ нөө юу бэ? Та ингэ бодоод үзтээ. Мэдхгүй тэгэл би тийм амар сүртэйгээр боддгоо шүү дээ. За энэ хүүхдэд хайрцахын тулд би сте ийм ном унших ёстой мостой ч гэдэг юм ийм зөвлөгөө мөвлөгөө аавна гэдгөө шууд найзлал юм. Тэгэл ингээл ер нь аюу анзааран заяа хин юунд дуртай байгаа хин ер нь яах гэдэг нь анзаараад тэгэл хүүхд ингээл юм зурж чадахгүй яг нэг хичээлд орж хат мэддэг байсан. Яг ингээ хичээлийнхаа хэрэгслийг авчиргаа хүүхдүүд аюу айгаал тэнд ингээл холмогнаал тэгээ сууж байгааг анзаарна. Тэгвэл би зүгээр л балмал авчвал тажууд нь тавьчихна. Өө чи тэгээ одоо хийж амжихгүй шүү дээ. Хоёул хамт хийчихгүй мичгүүгээл хэлчихдэг байхгүй. Тэнгүүд хүүхд аюу урам ороод тэгэл өөрийг нь тоогоол ингээл яриад эхлэхээр шууд аюу урам ороод тэгэл хийгээд эхэлдэг байхгүй. Тэгээ тэрийг ерөөсөө л ингээ анзаарах. Хүүхд харандаа үрж болно шүү дээ. Яа гэдэг мартаал үсттэй. Эсвэл тэгээ
ээж аав нь авч өгч чадлагүй ч гэж болно шүү дээ. Тэгэл тэрийг ерөөсөө л ингээд анзаарна. Тэгэл айгуу урт хугацаа хэрэгтэй. Хэрвээ дугуйлан ажиллаж байгаа бол багш нар хүүхдтэй 1-2 харьцаал уянастай айгуу дуугаа юм билээ, тотгошоо юм билээ гэл хүний дэргэд ингээд ярьчих юм бол тэр хүүхд чинь эмзэглэж штэ. Би тэрийг ч одоо бүр цаанаасаа мэддэг юм хайшин. Чихгүй. Тэгэл хэрвээ амар дуугаа хүүхд ингээд орж ирээл хаалга шаагаал яваад бол чи шууд орж ирээ зураг гэхгүй штэ. Тэгэл харцнаа л байгаад тэр хүүхд чинь ингээд шалгаал баг хэрэг аюулгүй юм бэ гэдгийг л ингээд шалгаад байгаа болтой. Тэгээ манад бүр 2-3 жил ингэж харж шалгаж явж байгаад энэ жил орж ирсэн хүүхд гэдэг штэ. Би бүр ороод ирэнгүүт нь баярлал. Тэгэл тэр хүүхдээр угаасаа юм хэлгэнгүүт хүүхдүүдийн бүтээл аягүй андшгүй юм билж штэ. Хийж байгаа бүтээлд нь хүртэл ийм нэг юм арал дээр юм хийдэг ч юм уу эсвэл нэг юм том цаасаа бүтэн ашиглаж чадахгүй буландуулж зурдаг ч юм уу те эсвэл нөгөө зурж байгаа өнгө нь хүртлөөр өнгө ашиглаж чадахгүй те одоо тэр хүмүүс ингээл улам ингээл сайжраал одоо нөгөө зураг цаасныхаа талбайг бүрэн ашиглаад те бүх өнгийг ашиглахгүй маа гэхэд ядаж шар өнгө ашигладаг болоод би тэрийг бүр зураад ажиглаа л тэтгэж өөрчлөгдсөн юм билээ. Гэхдээ хугацаа хэрэгтэй. Гинт өөрчлөгдөн гэж аахгүй шүү. Дугуулан дээр одоо зөвхөн зурхаас өөр ингээд төрслөх урлаг тэр маш олон юмыг авч үзнэ гэдэг хэлж штэ. Та яг юу хийдгийг юм бэ дугуулан дээр. Тэгээ тэрийг таад яаж заах вэ жишээ нь? Үгүй зааж маа сүд болохгүй юу хиймээр вэ? Тэрийг ичиг чи яг юугаар юм хиймээр вэ? Зарим нь нааж хайжлах дуртай, зарим нь модны мөчрөн тэрээр нааж маагаал юм дуртай. Яг өөрсөнд нь юм үзүүлчих юм бол тэгээд сонирхож үзье. Эсвэл нөгөө нэг юугаар сошиалор ч юм уу янз бүрийн ингээ харчаад тэрийг туршиж үзмээр байгаа бол тэрийг туршиж үзнэ. Одоо нэг хүүхд жишээ нь ингэж ламбо за тэрийг л юу наач харсан юм шиг байгаа. Тэнгүүтээ бүр харчаал багш би нэг ингээ хэрэглээд үсчихүүгээд ерөөсөө үзээгүй. Тэрнийх тэгээд юу наах вэ хайраад байгаа байхгүй. Гэсэн чинь манай өрөөнд модны мөчрүүд исэн байхгүй. Чи наадахаар юм хийгээд. Гэтэ яг тийм дүрс мөрс хий гэж хэлээгүй. Тэнгүүд мань хүн нөгөөд чи хуглаад эхлээд нааж үзэж байгаа. Айгуу гоё. Тэнгүүд найзууд нь цуглаад бүгдээрээ ингээ наагаал тий. Тэгэл наалдал тэгсэн чинь нэг юм овоох шиг урт шиг юм босоод ирсэн. Тэгэл нөгөөтгөнд агуу магуу гэ нэр өчгсөн. Тэгэл авчихсан байхгүй. Тэнгүүдээ тэрийг харангуудаа тэр чинь нөгөө морь ундаг хөхт байсан. Тэнгүүд нь өчигдвэл наад модныхоо мөчрөөр дараа нь гоё үзгэлтнэр морины төрсөө хийж болох нь шүү дээ. Одоо ингээд наагаад үтцсэн юм чинь. Тэгээ одоо бараг дараа жил тийм юу хийх байхаа бүтээл хийх байх. Ба модны өвчнөр морь хийх ч юм уу те. Тэрийг нэг нь буддаг ч юм уу хамтын бүтээлж болно шүү дээ. Тэгж юм хийдیں۔ Тэгэл сая нөгөө шүр аваад ирэнгүүт шүрээр чинь бас хүүхдүүдэд янз бүрийн гоё юм хийгээл зүгэл тэгээд сэтгэл хийгээд байна. Тэгэл тэр өнгөнүүдээ ингээд сонгол хэлчих юм л гэж хүүхд толгой өөр. Сонгож байгаа өнгөнүүд нь хүртэл өөр. Тэгэл наан ойн бүр тэр нөгөө нэг юу ирсэн байхгүй юу нөгөө хөшгөний өөдөсний хүн өгсөн байхгүй юу? Тэр чинь шинэ даав штэ өөдөстэй. Тэр өөдөсөөр хүүхдэд аягүй хөрх юм хийжсэн. Тэгэл нэг сонь цүнхэн хийгээд үрцэн ч авшиг тий. Тэгэл тэр чинь ингээд дүрслэл хийж лагаал дүрслэх хурлаг байхгүй. Ухаан жилдээ нөгөө нэг даган чих юуныхаа үзэсгэлэнгийнхаа ерөнхий сэдв мэдээ таад ер нь яаж олж ийн тий. Жишээ нь эх жилийнхийг одоо хизээнээс одооноос төлөвлөж ийн үү яаж ийн? Ярина. Ер нь ярьдаг. Чи ямар байна тэгэл ярина. Тэгэл ахлах ангийн хүүхдүүд одоо манай дунд ангиас орсон хүүхдүүд ахлах ангид орсон. Ахлах ангид ороод ирэхээр хүүхдүүдээс жоохон тотгошоолчтой юм билээ. Тэд нартай ингээ бага ангид байсан шиг нь бөөдөн суужгаад ярих юм бол ярихгүй. Нэгээр нь юм уу хоёроор нь юм уу яриул яг өөрийгөө уудаж ярих юм билээ. Айгу ичимхий болоод нэг нэгнээс яманууд болоод хэлт юм билээ шүү дээ. Тэр би жил айгу анзаарсан. Багийнхантай олонгууд юу их үү яах вэ их үү гэл тэгэл нэг бүтээлийг хамтын бүтээл хийх үү яах вэ их үү гэл ярьж байгаа л тийм. Морьныхан бол морил зурна гэсэн. Тий. Тийм байна. Одоо нөгөө жоохон мэс хүүхдүүд чинь өсвөр насруу шилжээд бас ингээд томчод байгаа юм шиг тийм. Тэг өөр болд юм билээ. Тэнгүүд яг нөгөө жоохон байсан шиг хамтдаа суугаад ярьж болохгүй юм билээ. Гэдгийг би инжлэл ойлгож байгаа шүү дээ. Эхний жилийн үзэсгэлэнгийн дараа хүүхдүүдэд ямар өөрчлөлт гарсан бэ? Ой, гарсан шүү дээ. Тэгээ ямар ярьдуулсан байсан. Тэрийг би мэдээгүй. Айгуу сайн ярина. Тэгээ дээрэс нөгөө нэг заавалчгүй ингээд зураг гэдэг чинь харандаа цаасаар хийх ёстой биш гэдгийг ингээ ойлгоцсон. Тийм болохоор ерөөсөө сэтгэж байгаа мэдж шал өөр болсон. Тэгээ эхний жилийн үзэсгэлэнийхаа дараагаас ахуулаад би дараа жил тийм юмар хийн. Гээл шууд бодоод болчих жоох. Дугууланд явсан одоо хүүхдүүдтэй эцэгтэйгээ ч юм уу одоо дүүтэйгээ эгчтэйгээ ч юм уу тэ гэр бүлтэй хамааралтай юм харилцаанд нь гоё эерэг өөрчлөлтүүд гарсан ч юм уу тэ. Тийм жишээ нь юу нэг өөрт гарч байгаа. Тэгэл анхан манай дугууланд намайг ч нөгөө нэг хутагт анх ирэнгүүт зэн ингээ удахгүй гэлтэл хөдөөнөх нэтээ удахгүй тэгэл худлаа хүүхдүүд ингэж жаад явчихна авчихна гэдэг хүсэндээс аахгүй. Тэгээд дугууланд бас явуулдаг хүн байсан. Тэнгүүд хүүхд нь ингээ дугууландаа дуртай яваад эхлэнгүүт за одоо хөө дугууланд яв гэд тэгэхээр ч гэр орондоос өөрчлөлт гарч байгаа шүү дээ. Ер нь ингээ өнгөрсөн жилүүдэд харж хахад хамгийн их ингээд тэ таны одоо жишээ нь өстө хүүхд ингэж өөрчлөгдсөн юм бэ шүү гэж бодож ирсэн тэ хамгийн их сайн өөрчлөгдсөн ч юм уу те нэг эерэг юм гоё жишээ юу вэ? Үзэсгэлэнт хүүхдэд бэлдээд ирэхээр аюул доктортой сууж
одоо бүтээл нь гоё болох тусам бүтээлд айгүй хайртай болоод тэр чинь ингээд хүчлэг шаардлага байхгүй. Одоо ингээд цаг мага амар барин заяа. Надаас түрүүл ирчих шин. Тий. Тэгэхээр чин те тэнгүүтээ бүр морины хүүхдүүд чинь бүр айгүй амар заяа. Өглөө 10 цагаас цугладаг байлаа гэхэд 8 цагаас цуглая гэдэг. Тэгдэг. Тэгээ ингээд цаг цогоо аюул сайн болно. Тэгээ ингээд за дотор орных бол за багшаа хагасан бүтэн сайн хөдөө явчихна. Тийм болохоор одоо 5 дахь ойрол дуусгая. Бүр намайг бүр шаардаад эхэлнэ. Тэгэхээр нөгөө цаг цогоо байгуулалт нь аюул сайн болж эхэлж байгаа байхгүй. Наандч л тийм. Тэгэл нөгөө юм хамаа гамтаа хэрэглэн те. Тий би хэлдэг байхгүй юу. Хүмүүс ингээ хандиваар өгсөн те. Та нар нь хүмүүс өгсөн энийг хичнээн үнгүүч гэсэн ингэж үн цэнгүү ингэж хандаж болохгүй гэдгийг ойлгуулна. Тийм болохоор аюул аяр гамтаа болно. Цаг цогоо байгуулалт сайтай болно. Юмныхаа үн цэнийг мэдэрдэг болно те. Тэгээ бүтээлийн хүн амьтаа худалдаж авах ч юм уу сонирхож өнөрхөөр би ийм гоё юм хийжлээ шүү гээл өөртөө итгэлтэй болдог ч юм уу те. Зөндөө гоё ирээ байна. Одоо ингээд бусад ер нь одоо ижил төстэй те нөгөө дугуулын янз бүрийн хичээлж байгаа багш нарыг ер нь ямар байгаасаа гэж та боддог вэ? Яг ийм юм хийх ёстой гэдэг ч юм уу ингээд ийм баригдмал юунаас жоохон салгачих юм бол тэгээ дээрэс нь ингээд яг нөгөө нэг одоо хүүхдүүд анх ингэдсэн байхгүй юу? Нэг өдөр хоцрох юм уу эсвэл таслангуудаа би дугуулангаас хасагдчихлаа гэж ойлгодог байсан. Тэгээ аюу айдаг. Тэгээ тэгж айлгаад хэрэггүй. Тэгэх юм бол хүүхдүүд чинь ингээл яваа явандаа за энэ дугуулан ч айгүй гоё юм биш үү гэдэг мэдэнгүүтээ таслаач бэлэн, хоцрохооч бэлэн. Тэгэл өөртөө цагаа зохион байгуулаад тэгэл хүрээд ирдэг. Тийм болохоор хүүхдүүд багш нараас айгүй айд юм билий. Айгүй айдаг. Тэрийг л боловлох хэрэгтэй. Тэгэд тэр чинь заавал загнаал, зандраал, амар айлгаал, дээрээс харьцаал тэгээд их шаардлагагүй юм билий шүү дээ. Тэгэл нөгөө нэг одоо за багш намайг загнадгүй гэдэг ч юм уу эсвэл багш ингээл цаг заваа гаргаад бид нарт ингээд тусалж байгаа юм чинь би энэ хүнийг гомдооч болохгүй айгүй. Тэгэл намайг гомдохоос айн, явахаас айн тэгдэг байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө яг тэгэл яачих юм бол хүүхдүүд өөрсдөө тэгэл тэрийг зохицуулаад явчихдаг шүү дээ. Тэгээд хоцорно тийм. Тэгээ хоцрох юм бол аюу хөрхөн тайлбарлал ямар шалтгаантай хоцорсноо хэлнэ гэдэг байхгүй юу. Тийм. Тэгэхээр ерөөсөө яг ингээл хатуу цаг тогтоол тэдэд дэр таслах юм бол чамайг хасна гэд тэгээ хэрэггүй хаа гэж боддог. Түрүүн бас нөгөө хойлоо яриа эхлэхээс өмнө ярьжсэн чинь бидэд нөгөө үзэсгэлэнгээ бинал байдлаар ингээд хийж байгаа гэт тэгжсэн дээ. Тэр талаараа та нэг жоохон ойлгуулаад. Нөгөө бинал гэдэг чинь бинале гэдэг яг Итали үг 2 жил тутамд гэсэн үг байхгүй юу? Тэгээ нөгөө Венецийн бинал гэдэг чинь 2 жил тутамд болдог чинь тийм учиртай. Тэгээ би нөгөө хүүхдийн манайх нөгөө бинал гэдэг үгийг мэдэхгүйсэн. Тэгээд ойлгоогүй лээ. Уул өнгөрсөн жилийг манай биналын анхны жил байсан. Тэгээ өнгөрсөн жилээс ахуулаад 2 жил тутамд ингээ явна. Тэгээд нөгөө олон улсын дараа нь яг олон улсын хүүхдийн бинал болгоё гэдэг зорилготой байсан болохоор тэгээ одоо яг зүгээр л яригдчихэж байгаа. Яг ингээ тодорхой болоогүй байгаа болохоор дугуйл нэр нөгөө хүмүүсээс аягүй их дэмжиж нөгөө зургийн хэрэгсэл төр өгдөг гэж шүү дээ. Ер нь юу ингээд өгөх хүүхдүүдэд хэрэгтэй байдیں۔ Тэгээ одоо ингээ олон нийт рүү чиглэсэн мэдээж юм хоёлаа ярилцлага хийж байгаа юм чинь яг хөө энийг сонсож байгаа хүмүүс ингээд туслахыг дэмжиж гэж болно шүү дээ. Тэр тохиолдолд юунууд хэрэгтэй байдаг те. Хоёр гардаг нөгөө маркер харандаа марандаа аягүй хэрэгтэй гэдэг. Бусад юм хүмүүс яг нөгөө хэрэгжилсэн юм өгчдөг. Одоо шүүр мөрч юм уу те. Цаасыг бол би мөнхөөсгөөс ч хаягдл цаас авчдیں۔ Тэр чинь аягүй олон жил хэрэгжилж байгаа. Тэгэл одоо тэр нөгөө нэг хөшгөц зардаг хүн хөшгөнийхөө цэвэрхэн өөдсөн үсэг. Гэтэ цэвэрхэн гоё юм өгөхгүй хүмүүс нөгөө нэг сумын дугуулангийн хүмүүс ингэж ингээ юу ч хамаагүй зарим бүр хог навших юм дэрэн заяа. Аюу хэцүү штэ. Болохон дээрээс баг хогоо үгүй болсон мэт штэ. Тэгэд ингэдیں۔ Хэрэг бол авчих, хэрэг болохгүй л хайчих гэд. Би хүний хог авч хүүхдүүд өгч чадахгүй штэ. Тэгэхээр би зарим тэр хүмүүсийн хандивар өгч явуулсан юмыг бүр өөрөө ингээ ялгаж чагаад хайчихсан. Аюу хэцүү. Тийм болохоор яг өгье гэж байгаа бол яг л гоё те хүүхдүүд тэрэг болохоор юм бас өгвөл тэрэг бас хүнд хэлэхгүй л болохгүй юм билээ. Тэгвэл хандив гээл өсөн болгоныг ингээл аавал байвал дандаа хатцсан бал мал ирж исэн шүү дээ. Тэгэл тэр чинь би тэгэл энэ хандив өгсөн гээл хүүхдүүд өөрөө бүгдийг шалгана. Тэгэхгүй л тэгэл хүүхдүүд бас тэгэл гомдчул яах юм те. Хүүхдээдээ нөгөө дуулан, урлаг, за эсвэл төрслөг хурлаг, зураг гэдээ ямар ч хамаагүй тийм чиглэлээр явуулах чавал ер нь хэдэн наснаас нэцэгчүүд явуулвал зүгээр юм те. Тэгээд одоо хүүхд тохирж байна үгүй юу гэдгийг жишээ нь ямар ингэ шинж тэмдгүүдээр мэдүүл зүгээр юм те. Яг дунд анги 3-аас 7 дугаар анги хүүхдүүд аягүй төвтэй явдаг. Тэр хооронд гоё ингэ суурийг нь гоё тавиад бэлтгэж анзаарсан шүү. Суурийг нь гоё тавиад өгчих юм бол цаашаа уучраалаа явчих юм билээ. Тэгээд 8-8-аас ингэ дөнгөж эхэлж явангуудаа ёстой нэг уучраалдах юм л ч аягүй хэцүү. Тий. Эсвэл нөгөө яг тэр бага наснд ингэ чи тийг ингээд яатсан байдаг юм уу мэдгүй. Ёстой учрал болохгүй юм билээ. Яг манай дунд ангиасаа ингээд явцсан хүүхдүүд бол аягүй уучраалаа явчихдээ. Тэгэхгүй ингээд том ангиас орж ирсэн хүүхдүүд бол тий өмнө нь юу сонсоод юу үзсэн юм мэдэхгүй тэрийг мэдэхгүй учрын цэд олохгүй юм л. Бүр яг 1-2 дугаар анги хүүхдүүд л аягүй хэцүү. Хэцүүч явах тий.
юугаач мэдхгүй, айхаач мэдхгүй. Тий. Тэгэл гамтаа хэрэглээрээ гингүүд эсрэгээр нь хэрэглэнэ. Нөө баримтын шавч бүгдийг бац бөмбөг хийсэн тоглолцсон, ойлгоцсон. Энэ ойдог баримтын шавар байна гээл тоглол. Тэгэл явж шин. Яг тэгнэ. Жишээ нь одоо нөгөө хүүхдүүдтэй айгүйх юм сэтгэл зүйн асуудалтай, стресстэй ингээл бас яриад байдаг шүү дээ. Тэр ингээд зүйлүүдэд ер нь энэ танай дугуулна жишээдээ зүгээр танай дугуулн дээр л жишээлээд аваад яриад үзэх юм бол яаж нөлөөлдөг юм бэ? Та юу гэж анзаарав те? Стресстэй хүүхдүүд орж ирнэ штэ. Амар зовлон ирнэ. Би зүгээр сонсон заяа. Би яг үнэндээ тийм сэтгэл зүйч ч юм уу тиймэрхүү биш болохоор хүүхдүүд надаас аюух зөвлөгөө авах гэж орж ирдэг заяа. Тэгэхээр би яг үнэлнэ. Би яг тийм амьдрал туулаагүй, тийм болохоор мэдгүй. Аав нээж нь загнадаг зоддог. Би тийм мэдгүй. Тийм болохоор тэр тал дээр аюух тийм асуудал ярьж орж ирнэ. Тэгээд амар хямран заяа. Гэтэ би миний чадах юм зүгээр сонсох. Тэгээд дээрэс нь та хэд гоё ингээд бүтээлээрээ гаргаж болно гэд. Тэгээ хүүхдүүд айгүй хурцурцсан ярьж орно. Утга шүүгөр ингэж юм хийж орж ирнэ. Тэгээд бас үзэсгэлэн бүтээл бас тийм байж болохгүй. Тэгээ энийг орлуулах юм хэдүүлээ хай гэд ярилцсан. Тэгдэг байхгүй юу. Тэгээ ер нь бол юу яадаг? Айгүй сайн сонсдог. Сонссон юм а гадагш нь ярихгүй айгүй хичээдэг. Тэгээ бас энд ингэ сонсчих юм бол нөгөө нэг итгэж орж ирж ярьсан хүн нь те хамаг юм ярьсан байгаа гэж хэцүү үстэй. Тийм асуудалтай хүүхдүүд маш их орж ирдэг. Тэгээд манай захирал бас тиймэрхүү хүүхдүүдийг дууланд явуулын үгүй өстэй чаддаг юм аа л хий тий. Би тийм хүүхдүүдэд зөвлөгөө өгөөд тэгээ дээрэс нь тийм амар хүнд асуудал сонсчоор би өөр амар хямардаг. Хямраад оройн бодоод тэгээ миний хэлж байгаа нь гэрийн дээл нэг их шинжтэй хэлнэ. Тэгээ манайхан ч надад амар тусалдаг. Тэгэл тэгвэл яах вэ тэгвэл зүгээр юм уу тэргээл аяг зөвлөгөө өгдөг тий. Тэгжил гадагшлуулнахаас бас хамаагүй хүмүүс яриад ич болохгүй тий. Тэгэл дэрэгдэн хүртэл ингээл хамаагүй бас ярихгүй ч тэгэл аюу тийм энзэг юм хэлээ тийм асуудал ярьж орж ирж байгаа хүмүүс чинь тэгэл уйлан за би дагаад уйлан гой юм болно хүн. Тэгээ бүр гэрлүүчээ очиод яриг нь. Би бас гэрлүүг бас зам руугаа оруулдаг байхгүй. Тэр чигээ тусдах хэрэгтэй шүү дээ. Бүр шаардлагатай бол дуудаж авчирж агаад ярина. Тиймэрхүү тохиолдол зөндөө гарч ирсэн. Тийм байна. Гэтэ яг нөгөө яг тийм онцгой одоо жишээн дээр өөр тохиолдолд нөгөө арт терапи ч юм уу те нөгөө урлагийн сэтгэл заслын тэргээ бүр арай өөр чиглэл рүүгээ тийм сэтгэл заслан хийдэг тийм хүн биш болохоор мэдгүй байгаа байхгүй би. Гэхдээ тэр нь бас ингээд одоо гоё ажиллаад ах шиг байгаа. Нөгөө хүүхд чинь ингээд гоё болж ийн гайгүй болж ийн багшаа бистэ гоё боллоо тэглээ ингэлээд. Тэгээд яг зөвлөж болохоор юм одоо хөөрхөн зөвлөчин те ямар юм дээр хүлээцтэй авах уу төвчээртэй авах уу гэдгийг хэлнэ. За иймэрхүү юм угаасаа амьдралд ийдгийг те одоо чи энээс илүү гоё юм үзнэ. Энээс илүү муу мухантай тулгарантай тийм болохоор энийг чи зүгээр л нэг сургамж боллоо гээл яачих гал тиймэрхүү юм бас хэлнэ хэлнэ. Төвч хэмнэрээ төвччих одоо бүх юм ингээд сонсоол хамт ингээд шийдчихгүй л явж чадахгүйгээс хоош те тэгж хэлдэг баг. Бас өөрийгөө жоохон хөнгөлж авч үлдэхгүй л тий. Тэр хот бас хитрхийн найдаал за багшилт намайг аварна гэж ороод ирвэл би чадахгүй шүү дээ. Тэгээ чадахгүй юм чинь тэр бүр найдвар өгч болохгүй байхгүй тий. За тэр хуулийн ерөнхийдөө яриагаа ингээд өндөрлөе. Тэгээд битэрийн өнөөдрийн ярилцлагыг үтсэн хэцэг хчүүд гол нь те за яг хөө дүүтэй одоо хүмүүс ч үтсэн байж болно л доо. Ер нь өнөөдрийн ярилцлагыг үтсэн хүмүүс маань за та хэд нэг энийг битгий мартаач энийг одоо хүүхдтэйгээ харилцагтаа хэрэгжүүлээч эсвэл тэ хүүхдтэй холбоотой нэг энэ асуудал дээр анхаараач ч юм уу те нэг юм бацсан нэг юм дүгнэлт хэлээч гэвэл та юу вэ? Зүгээр сайн сонсгол хэрэгтэй ярилцгал хэрэгтэй. Тэгэд нөө ярьдггүй хүүхд манай нь ярьдггүй дуурдггүй гэдэг та нар л хийв нь болохгүй байна. Бүх хүүхд ярьдаг дуурдаг тэ сэтгэлээ онгоолгодог. Тэрийг нь л сайн хүлээцтэй сонсоод тэгээд тэглээ инглээ хүн амтны дэргэд одоо манай дуугаа муугаа гэж хэлж болохгүй шүү дээ. Одоо үзэсгэлэн дээр хүмүүс хүүхдүүдэд авчирчаал тэгдэг байхгүй. Манай нь ярихгүй энэ багштай яриад үзгээд хажууд нь тэгээд идэг тэгэхгүй хэрвээ багш нарт ч юм уу хин нэгэн хүнд итгэж байгаа бол тэр хүнд нь сайхан тий хэлээл хажууд нь ингэж эвгүй байдалд оруулахгүй ярихгүй тий нөгөө хүүхдээстэй найдаал сэтгэл зүйч байдаг юм уу багш гэдэг юм уу тэр хүнд нь найдаал үлдэх хэрэгтэй тэгээ өөртөө сайн сонс тий ярьсан юм битгий гадуур хүн амьд яриад тий дэрэгтэн битгий манай энэ дуугаа муугаа гэж хэлээ тий тэгвэл хүүхдгээл дуугаа орооч тэгж л анзаарчихсан шүү дээ тэгэхээр хүүхд толгой ярьд юм билээ энэ дуугаа гэж оруулж ирдэг бүдээр л ярьдаг хүүхдүүд шүү дээ. Харин ч бүр аюул жилчээ хүүхдүүд дээ шүү дээ. Тий. Сонсдгоо л байсан байгаа. Тий, сонс. Тэгээд одоо нөө ярьсан одоо өөрх нь аюул эмзэглэж ярьсан юм битгий хамаагүй хүн амьтанд хэлээ дээ. Тий. Тэгэл юм бол хүүхдүүд яриад л өөрийгөө илэрхийлээл тэгэл хүүхд ч өөртөө мэддэг бил шүү дээ. Би яг ийм юм дуртай, ийм чиглэлээр явна гэдгийг хэлдэг. Мэргэжлийн тэрэ сонгоцсон л идэг. Би мэдгүй сонгоогүй байгаа гэдэг боловч тэгэл чи бодлаад нэг юм дуртай л байгаа шүү дээ. Бүр ходоод нь чи мухартыг бодол байгаа гэхэл гаргаад ирдэг шүү дээ. Тийм байна. Тэгэхээр гол нь зөв сонсгол.
Хэрэгтэй байна. За тэгэхээр аюу тийм амьдрал хэрэгтэй. Бүгд энгийн зөвлөгөө өглөө гэж бодож байна. Тэгээд подкастаа энд хүрээд өндөрлөе. Тэгээд бас холоос тэ хотод ирсэн даруйдаа хэлээд бас манай зочноор оролцсон танд маш их баярлалаа. За баярлалаа. Урьсанд баярлалаа. За үзэгчдээ подкастаа ээлж дугаар энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд та бүхэн бас хүүхдтэй харилцах юм маш энгийн ирнэ, өр өгөөчтэй арга зүйг бас суралцсан байхаа гэж найдаж байна. Тэгээд бас подкастын сэтгэл хэсэгт энэ дугаарын талаар юу бодож байна те магадгүй одоо дахиад дараагийн дугаарт ямар сэдвэр ингээд илүү бид нэр ярилцвал дээр байна гэдэг энэ нэг санаануудаа бас бичиж үлдээгээрэй гэж хүсгэр байна. Тэгээ энэ хүртэл сонссон үзэгч сонсогч та бүхэнд маш их баярлалаа. За түр баяртай.